За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Прокурор үндсэн хууль, прокурорын тухай хууль зааснаар шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцож тайлбар дүгнэлт гаргадаг. Тэгэхээр энэ чиглэлтэй холбоотой буюу эрүүгийн шүүх хуралдаанд оролцсон байдал төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалж иргэн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдлын мэдээллийг өгье та бүхэндээ. За прокурор анхан шатны 14326 хэрэгт давзаалтагчны 2135 шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргасан байж байгаа 22 оны байдлаар. За энэ нь өнгөрсөн онтой харьцуулах 21 онтой харьцуулах юм бол 14.4% өссөн. Хяналтын шатны шүүгээр хилцэгдсэн хэрэг 48% буурсан байж байгаа. Анхан давхаасаа бодох юм бол хяналтын шатны шүүх хуралдаанд буурсан. Энэ буурсан үзүүлэлт нь болохоор зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор хяналтын шатны шүүх хууль заасан оролцогчийн гомдол эсэргүүцлэр хилцэх үндслэл өөрөө өөрчлөгдсөнтэй холбоотой энэ тоо буурсан. За эрүүгийн хууль тогтоомжийн нэг мөр хэрэгжүүлж хүний эрх хэрэгжүүлээг хамгаалах зорилгоор үндслэхгүй хууль зөрчсөн шийдвэрт 724 эсэргүүцлэгдсэн. Прокурорын эсэргүүцлэгчиж шүүгэр хилцүүлснээс 67% биелсэн байж байна. За тухайлбал эрүүгийн хууль буруу эргэлсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндслээр хуулийн шаардлага хангаагүй шүүхийн 173 шийдвэрийг зөвтгүүлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын зөрчигдсөн эрхийг сэргээж ажиллаа. За анхан шатны шүүхээр хянан шийдвэрлсэн нийт хэргийн 41.8%-ийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлсэн байж байгаа. Энэ нь өнгөрсөн оноос 34%-аар өссөн. За хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бас хуулийн зохицуултын талаар бас мэдээлэл хүргэх шаардлагатай хаа гэж үзлээ. За прокурор өөрөө хууль хэрэгжүүлдэг байгууллага. Тэгэхээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр тодорхой нөхцөл шаардлага тавьсан байж байгаа. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм бурууга хүлээн зөвшөөрсөн яллагдагч хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн. Тэгээ өөрөө хялбаршуулъя гэсэн хүсэл гаргасан тохиолдолд хүсэлтийг прокурор хүлээж аваад хүлээ авахаас татгалзах шийдвэр гаргаад шийдвэрлэдэг байж байгаа. Тэгэхээр энэ дээр сая 2022 оны 12 сарын 16-нд эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор одоо энэ сарын 1 сарын 21-ээс хэрэгжиж эхэлнэ. Төрийн мэдээлэлээр тавигдсан байж байгаа. За энд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор энэ хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэг дээр нэмэлт нөхцөл шаардлага нэмэгдсэн. Энэ нь бол мөрдөн шалгах ажиллагааны явцад дэмжлэг үзүүлсэн тохиолдол. Энэ байдлыг харгалзаж бас хялбаршуулах юм а гэсэн ойлголтыг нэмж өгсөн. За мөн хялбаршуулж болохгүй хэрэгүүд гэж бас тодорхойлж өгсөн авилгалын 3 хэрэг орж ирсэн. Өмнө нь бас хорих ял эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээ 8 жилээс дээш байгаа тохиолдол бас хялбаршуулдаггүй. Энэ ердийн журмаар шийдвэрлэдэг ийм зохицуулт явагддаг. Бас олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслэр яваад байгаа. Хялбаршуулсан журмаар авилгалын эргийг шийдвэрлэхээр зэрэг хохирлоо нөхөн төлхөө илэрхийлсэн гिचгээд тэгээ хохирлын гаргуулахгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлээд хөнгөн ял аваад байна гэсэн ахуулга яригдчихэж байгаа. Тэгэхээр энэ бол альва ямар ч хэрэг хялбаршуулсан ч вэ ердийн ч хэрэг байсан тохиолдолд тухайн зүйл ангиараа ял авахаас гадна албадлагын арга хэмжээ хэрэгэлдэг. Заавал энэ албадлагын арга хэмжээ дотор нь хууль бусаар олсон орлого, хөрөнгө, за ашигласан техник хэрэгсэл бүгдийг хурааж улсын орлого болохоор заасан. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн этгээд маань торгуулийн ял өгөөд тэгээд л хохирлоос нь мултралаа гэсэн ойлголт бол байхгүй. Хуулиндаа тийм ойлголт юусэн байхгүй. Тухайн хүнд торгуулийн ял оногдуулсан ч албадлагын арга хэмжээ хэрэглэж хууль бусаар олсон орлого хөрөнгийг улсын орлого заавал болгодог. Энэ хуулийн зохицуулт нь юм ээ. Энийг бас хэлсэн юм аа. За хялбаршуулсан журмаар шийдвэрлсэн хэргийг гэмт хэргийн төрлөөр нь авч үзэх юм бол дийлэнх хувь нь буюу 65% нь хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл хүндөвтөр хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүд эзэлж байна. За мөн 20% нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг гэдэг маань булгаалга, дээрэмдэх, завших, заллах гэмт хэргүүд гэсэн үг. За 6% нь хөдөлгөөний аюулгүй байдал буюу тээврийн эрсдэлтийн ашиглалтын журам зөрчих гэмт хэргүүд дийлэнх хувь нь хялбаршуулж шийдсэн байна. За прокуророос 12 хуулийн этгээдэд яллах дүгнэлт үлдэж шүүхээр хянан шийдвэрлсэн байж байгаа 22 оны байдлаар. За энэ 12 хуулийн этгээдийн хувьд бол үйлдсэн гэмт хэргийг авч үзэх юм бол татвараас зайлсхийх.
За арматур жонш баяжуулах үйлдвэрлэл эрхлэхдээ химийн хорт аюултай байдлыг хууль бусаар ашигласан, хадгалсан, хууль бусаар мод бэлтгэсэн, ашигт малтмал олборлсон гэсэн хэрэгүүд дээр хуулийн этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ. За эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулийн этгээдэд хариуцлагыг торгуулийн яллаас гадна нэмэгдэл ял буюу үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ялтай мөн албадлагын арга хэмжээ хэрэгэлдэг. Энэ албадлагын арга хэмжээ нь тодорхой хугацаагаар эрхийг хасах эсвэл татан буулгах арга хэмжээнүүдээс явагддаг. За прокурорын байгууллагаас хүчинтэг гэмтэргийг шүүгээр шийдвэрлэхэд бас онцгой анхаарч ажилласан. За тухайлбал Сонгон архын дүүргийн прокурорын газраас хүчинтэг гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг дээр 2 жилийн байдлаар судалгаа хийгээд гэмт хэргийн гарал шалтгаан хүслийг судлаад энтэй холбоотой тухайн хүүхдийн сэтгэл зүйн оншилгоо, нөхөн сэргээ хэмжилгээ, түүн зарцуулах төлбөрийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулад шүүхтэр энэ талаараа төлбөрийг гаргуулъя гэдэг санал тавиад шүүхэр шийдвэрлсэн тохиолдол байж байгаа. Энийг бас хэвшүүлэх ажил хийж байна. За хоёр дахь мэдээллийн маань сэдв болохоор зөв прокурор төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийсэн ажил байж байгаа. Тэгэхээр төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийсэн ажилд 22 онд төрийн байгууллагаас нийт 53.2 тэрбум төгрөгийн нэхэмжлийн үнийн дүн бүхий 2382 хүсэлтийг хүлээж авч шийдвэрлсэн. За энд өөрийн санаачлахаар 2065 хүн иргэний эрх хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Өмнөх оноос 49% өссөн. За 22 оны 7 сарын 1-ээс мөрдөгдөж иргэний эрх шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш нийтийн ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэгчийн эрхтэйгээр иргэний эрх хянан шийдвэрлэх ажиллагаанд орох эрх прокурор бий болсон. За энэтэй холбоотой нийтийн ашиг сонирхлыг хамгаалж бас нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүн дотор эрүүл мэндийн даатгалын тухай хууль зааснаар гэмт хэрэг зөрчил үйлдсэн этгээдээс, гэмт буруутай этгээдээс эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрийг гаргуулах. За энийг бол мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндийн даатгалын байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод холбогдох нотлох баримтуудыг хавсаргаад эрүүгийн эрхтийг хамттан шийдвэрлэх арга хэмжээ авч байна. За мөн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хүүхдийн эрхтэй холбоотой эцэг эх байх эрхийг хязгаарлах, хасах. За бас хүүхдийн эрхийг зөрчсөн хүүхдийн эрхийн тухай хууль холбогдох салбар хуулиудаар хүүхдийн эрх зөрчсөнтэй холбоотой асуудлаараас иргэний шүүхэд хандаж нэхэмжил гаргаж оролцож явж байна. За мөн эрүүгийн эрх хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардлыг хэмжилж төлөвлөх арга хэмжээ авч байна. За иймэрхүү ажлуудыг бас хийж гүйцэтгэж байна. За ингээд нийт эрүүл мэндийн даатгалтай холбоотой нөхөн төлбөрийг гаргуулах асуудал дээр нийт 509 эрүүгийн эрх дээр 609 сая төгрөгийн хэм буруутай этгээд дээр нөхөн төлөвлөх арга хэмжээ аваад ажилласан байна. За товчхондоо миний мэдээлэл ингээд дуслаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.